Хүний эрхийн үндэсний комиссараас 7 аймгийн 17 суманд хүний эрхийн чиглэлээр шалгалт хийсэн байна. Шалгалтаар гэмт хэргийн хохирогч болсон хүүхдэд туслалцаа үзүүлээгүй, эрсдэлт нөхцөл байгаа хүүхдийн талаар судалгаа хийгээгүй. Хамтарсан багийн 1 жилийн төсөвт ердөө 500 мянган төгрөг төсвөлсөн зэрэг зөрчил илэрсэн байна. Яг энэ хүүхдэр хамгааллын чиглэлээр одоо гэмт хэргийн хохирогч хүүхдүүдэд туслалцаа үзүүлээгүй тохиолдол Баян-Улгийн аймаг дээр ч юм уу байна. Тэгэхээр бид нар одоо тухайн үед нь бол хэн шалганд хамрагдсан байгууллагын удирдлагад бол энэ зөрчлийн айлтгуулалтаа хичээ гэдгийг бол газар дээр нь зөвлөд явж байгаа. Одоо бид нар нийт хэн шалгалтынхаа үр дүнг нэгтгээд энэ дээр комиссийн гишүүний шаардлагыг хүүхд гэрүүлэх хүчлэн бол ерөнхий газар түргүүлэх юм байна. Мөн 6 цэцэрлэг шалгалт хийхэд 3 нь гадаа ариун цэврийн байгууламжтай байжээ. Эдгээр цэцэрлэгийн зарим нь дотор ариун цэврийн байгууламжтай ч ажилтгүй. Хүүхэд гадаа ариун цэврийн өрөөнд орохоос аргагүй нөхцөл байдалтай байсан тул асуудлыг яаралтай шийдэхийг аймгийн засаг дарга нарт үүрэг болгожээ. Мөн төрийн албан хаагчдыг цомхотгох нэрээр айлган сүрдүүлэх хүний эрхийн зөрчил орон нутагт олон гарч байгааг хэлж байлаа. 2024 онд Улсын их хурлын болон орон нутгийн ээлж сонгуул явагдсан. За үүнтэй холбоотойгоор одоо сумын удирдлагууд, аймгийн удирдлагууд шинжилгдсэнтэй холбоотойгоор одоо намын үзэл сурталаар ажлаас хална, чөлөөлнө гэдэг ийм ажлын байрны дарамтууд бол их байгаа талаар төрийн албан хаагчтай ярьж байгаа. Яг бодит кейс гомдол мэдээлүүд бол одоогоор яг шууд очихоор бол хэлэхгүй. Ингээд хэлчих юм бол эргээд бидэнд одоо тарамж хахалт ирдэг гэдэг байдлаар гомдол мэдээлэл бас төдийлөн гаргахгүй байгаа ийм нөхцөл байдлууд байна. Мөн шалгалтаар цэцэрлэгүүд зориултын бус байранд үйл ажиллагаа явуулдаг дааз хэтэрсэн. Гүйцэтгэлийн санхүүжилтээс үүдэн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж байгаа зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Хүний эрхийн үндэсний комиссаас жилд 100 гаруй удаа удирдамжтай хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Мөн зөрчил тогтоогдвол хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний зөрчлийг арилгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох зөвлөмж, шаардлагыг холбогдох албан тушаалтанд хүргүүлдэг байна. Хэрвээ зөвлөмж шаардлагыг биелүүлээгүй бол биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага тооцдог гэлээ.